Сайбацгаана уу эрхэм үзэгчдийн үдшийн амгалан гэлтгье. Өнөөдөр 2026 оны 7 дугаар сарын 30-ны пүрэв гараг. Америкийн нийслэл Вашингтон дэс хотно бол үдшийн 8 цаг алидын болсон байна. Өнөөдрийн дугаараар Монгол улсад Америкийн элчин сайдын яам консулын албанд цаашдын виз буюу ногоон картны ярилцлаганд орж улмаар виза авч чадаагүй хүмүүсээс гарч байгаа нийтлэг асуултанд хариулт өгье. Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай цахилгаан баг зарцуулдаг орчин үеийн олон шатлалт Ковей ус цэвэршүүлэгч нь тоосон цар, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж, элдв үнэрийг арилгаж, усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан толон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан өсөлтөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж угсралт, суйрлуулалтыг өмнө төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier. Өнөөдрийн тунш мэдээгээр сүүлийн үед бас олны зүгээс чамгүй олон ирж байгаа. За Монгол дахь Америкийн элчин сайдын яам консулын албанд ногоон картны буюу цаашлалын визийн ярилцлаганд орсон хүмүүсийн цаашдын хувь заяа, визийн хувь заяа яах вэ гэдэг асуулттай холбоотой товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За та бүхний харж байгаа энэ асуулт бол манай Төгөлдөр ТV сувгийн пэйж дээр тавигдсан ийм асуулт. За энэ асуултыг зөвхөн жишээ болгох үүднээс та бүхэнд харуулж байна. За үнийг бол постлж байгаа хүн нэрээ нууцлсан учраас хувийн ямар нэгэн нууц мэдээлэл байхгүй гэдэг утгаар нь ийхүү харуулж байна. За энэ мэд асуултын ерөнхий хариулт бол та бүхэн мэдж байгаа. Трампын засгаас тодорхой нэр бүхий улс орнуудыг бол цаашлын визийн хоригт, цаашлалын визийн төр хоригт оруулаад байгаа. За энд бол мэдээж Монгол улс багтсан байдаг. За одоогийн байдлаар энэхүү хориг хүчинтэй хэвээр байна. За тиймээс энэ хугацаанд ногоон картны буюу цаашлалын визийн ярилцлаганд орсон бүх хүмүүст ямар үндэслэлээр орж байгаагаас үл хамаарч 221G гэсэн мэдээлэл өгч буцааж байгаа. За энэ код бол үндсэндээ энгийн үед байсан бол тухайн хүний кейсийг татгалзаагүй. За зөвхөн нэмэлт бичиг баримт шаардсан ийм мэдээллийг бол ерөнхийд нь хэлдэг байсан. За гэвч энэхүү пауз буюу төр хоригт орсон энэ хугацаанд эдгээр хүмүүсийн ярилцлага визийг шууд татгалзах боломжгүй учраас за нөгөөтэйгүүр эдгээр хүмүүсийн хориг тавигдсны дараагаар цаашдаа яах вэ гэдэг тодорхой журам чиглэл байхгүй улмаас ийхүү төр аргацаасан байдлаар 221G гэсэн мэдээлэл өгч буцааж байгаа. За эдгээр хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилж үзүүштэй санагдаж байгаа. Нэгдүгээрт нь бол ногоон картны суглаанд орж зулмаар суглаа хожиж ярилцлаганд орж байгаа хүмүүсийг бол нэг ангилалд оруулж болохоор. За эдгээр хүмүүсийн хувьд бол хуулийн дагуу энэ оны 9 сарын 30-наар тасалбар болгож тухайн хүний цаашлалын виз буюу ногоон карт олгох хугацаа бол үндсэндээ дуусгар болж байгаа. За тиймээс ямар нэгэн ид шид биелж 9 сарын 30-наас өмнө хориг тавигдж за ингээд 221G мэдээлэл авсан хүмүүсийг буцаан дуудаж виз олгодгүй бол харамсалтай нь эдгээр ногоон карт hodсон ийм мэдээлэл авсан хүмүүсийн кейс бол 9 сарын 30-наар хүчингү болж дахин виз авах боломжгүй болно. За энэ шүүхэд хандаж болох хэсэг асуулт бол жижигтэй асуудал. За энэ бол бид бүхэн бас санаж байгаа. 2020 оны пандемикийн үед мөн үүнтэй адил хориг тавигдж. За тухайн үед яг энэ шалтгаанаар виза авч чадаагүй хүмүүс бүлэг эрх зүйн маргаан үүсгэж шүүхтээр ялж байсан. За гэвч энэ нь мэдээж ихээхэн цаг хугацаа шаардсан ийм ажил болж байна. За шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил үндсэндээ одоо ултал шийдэгдэггүй. За 2020 онд ДВ hodсон улмаар виза авч чадаагүй хүмүүс виза авсан гэх ийм мэдээлэл одоогор байхгүй.
За түүнээс хойш бол гол төлөв одоо мөнгө төлж хуулийн фирмд хөлсөлсөн хүмүүсийн одоо эрх зүйн маргаан бол одоо өрнөж байгаа. За тиймээс магадгүй эдгээр мэдээлэл авсан хүмүүсийн хувьд одоо бүлэг үүсгэж улмаар хуулийн фирм хөлсөлж шүүхэд хандах боломж нь бол нээлттэй байгаа. За үүний ч улмаас зөвхөн одоо энэхүү ДВ хожигчдыг шүүхэд төлөөлдөг мэрэгсэн одоо хуульчид бас бий болж байна. За тиймээс 930-наас өмнө шүүхэд хандах боломжийг одоо огт үгүйсгэх боломжгүй. За ийм зүйл. За дахин хэлэхэд энэ бол одоо зөвхөн тухайн хүмүүс юм уу хүний одоо шийдэх ийм асуудал. Өнөөдрийн байдлаар одоо class action буюу эдгээр хүмүүсийг одоо нийтэн төлөөлсөн ямар нэгэн эрх зүйн маргаан одоо хараахан үүсээгүй байна. За тиймээс товчхондоо ногоон карт хоцсон виза авч чадаагүй хүмүүсийн хувьд 930-наас өмнө ямар нэгэн одоо эрх зүйн маргаанд оролцож үүсгээгүй нөхцөлд тухайн хүний кейс бол үндсэндээ 930-нар одоо хаагдана гэдэг нь тодорхой байнамаа. За нөгөөдөөгөр бусад төрлийн одоо ногоон картны ярилцлагууд за үүнд бол мэдээж ажил олгогчийн спонсорлсон Америкийн иргэн юм уу ногоон карттай хүмүүсийн одоо гэр бүлийн спонсорлсон зэрэг одоо кейсүүдийг нэрлэж болохоор байна. За эдгээр кейсүүдийн хувьд бол одоо хуулийн тодорхой заасан хугацаа байхгүй. За тиймээс магадгүй эдгээр одоо тавигдсан хоригууд цуслагдсан нөхцөлд ийм мэдээлэл авсан хүмүүсийг одоо буцаан дуудаж за тухайн хүмүүсийн кейсийг дахин сэргээж хэлэлцэх боломжийг бол үүсгэх боломжгүй. За тиймээс эдгээр хүмүүсийн хувьд бол үндсэндээ одоо хүлээж харах үлдэж байна. За ингээд дахин хэлэхэд одоо гадаад улс орнуудад байгаа Америкийн элчин сайдын яам консулын албад дээр ногоон картны буюу цаашлуулын визийн ярилцлаганд орж төр одоо буцаагдсан тухайлбал 221G мэдээлэл авсан хүмүүсийн кейсийг одоо цаашид хэрхэх ямар бодлого журам барих мэдээлэл одоо нийтэд хандсан ийм мэдээлэл бол байхгүй байна. За тиймээс үндсэндээ эдгээр хүмүүсийн хувьд бол зөвхөн одоо хүлээх үлдэж байна. Нөгөөдөөгөр дээр дурдсан ногоон карт хоцсон хүмүүсийн хувьд бол Америкийн нэгдсэн улс дотор байгаа одоо хуулийн фирм хөлслөх ийм бас боломж нь нээлттэй. За гэхдээ мэдээж бид бүхэн мэдэж байгаа эрх зүйн маргаан учраас тухайн одоо эрх зүйн маргаанд шүүхтэр ялах гэсэн баталгаа бол байхгүй. За мэдээж ялсан нөхцөлд 2020 оны одоо ДВ хоцсон хүмүүсийн хувь заяа хүлээж байна. За ингээд ялагдсан нөхцөлд мэдээж тухайн хүмүүсийн төлсөн мөнгө бол одоо зөвхөн хуулийн фирмийн одоо үйлчилгээнд зарцуулагдсанаар за ДВ кейс үндсэндээ одоо өндөрлөх за ийм ерөнхий одоо зураг гаргаж болохоор байна. За ингээд Монгол улсад Улаанбаатар дахь Америкийн консулын албанд орж 221G авсан хүмүүсээс ирж байгаа нийтлэг асуултанд товчхон хариултыг өглөө. За мэдээж үүнтэй холбоотой цаашлын визийн хориг дээр нь бас манай Монгол улсын хувьд аяллийн визийн бас хоригт орсон байгаа. Эдгээртэй холбоотой цаашид гарах шинжилсэн мэдээллийг манай суугаас цаг тухай бүрдэн шуурхай мэдээлсээр байх юм аа. За ингээд мэдээний төгсгөлд товчхон дурдхад бол энэ жил явагдах ёстой байсан ногоон карт суглаа бол энэ жил огт эхлээгүй одоо ийхүү санхүүгийн жил дуусах шат руугаа орж байна. За ийхүү өнөөдрийн товч мэдээ өндөрлөж байна. За үзэгч та бүхэн хэрвээ манай суугт subscribe хийж амжаагүй байгаа бол зөвхөн одоо хэдхэн секунд зарцуулаад манай суугт subscribe дорж бидний цаашдын ажлыг урамшуулан дэмжээрэй гэсэн ийм хүсэлтийг хавсарган дурдахаар байна. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.